Орой минь дүргээ танд. Мэдээний өрөөнд тавтаа. Орой минь дүргээ танд. За тэгэхээр таван толгой гацсан учир шалтгаануудыг бид бас та бүхний гаргасан санал дүгнэлт бүхий 90 хуудасаас онцолж хараад бидний нүдээр сэтгүүлчийн нүдээр гэх юм уу таван шалтгааныг харлаа л да. Бидний олж хараагүй таван шалтгааныг нэрлэе гэх юм бол та ямар шалтгаануудын улмаас таван толгой гацсан гэж хэлэх вэ? За таван толгойн гэрээ бол за ер нь бүхлээр нь авч үзэх юм бол бас жоохон ловрын чин чанартай гэрээ гэж хэлж болно. Хөрөнгө оруулалтын гэрээ биш юм байна, ловрын гэрээ юм байна гэдгийг тодорхойлж болно л доо. Тийм учраас энэ гэрээг бол дахин харах шаардлагатай. 2010 онд одоо хөрөнгө оруулалтын тендер зарлагдаад 6 компани шалгараа явж байсан. За тэгээ энэ үйл явц маань бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд зогсолтын байлтай байжгаад 2014 оны дундуур бол дахин зарлагдаад маш хурдан хугацаанд 3 сарын хугацаанд зарлагдаад тэр шалгарч үлдсэн 6 компани дотор одоо хөрөнгө оруулагчийг бол шалгаруулсан. За бусад компаниудын хувьд бол энэ богинохон хугацаанд бид нэр одоо энэ гэрээг байгуулахад хугацаа богинодж байна гэдэг саналыг бол ихэнх нь өгсөн байсан. Ялангуяа Монголын талын 51%-ийг төлөөлж байгаа Монгол компанийг олж энэ одоо консорциумд оролцох нь бол бусад компанид маш төвөгтэй байдал үүсгэсэн. Яагаад гэхээр тухайн Монгол компанийг одоо тийм ээ 51% эзэмшигч Монгол компанид зориулсан тендерийн шинэ шаардлагуудыг бол тавьсан байсан л да. Тэгэхээр энэ бол одоо яг л энэ компанийг шалгаруулах гэж тухайн тендерийг бол 2014 онд маш богино хугацаатаа зарласан байна гэдэг нь бол харагдаж байгаа юм л да. За тэгээд дээрэс нь бол энэ 6.4 тэрбум тонны нөөцтэй энэ том ордын 98%-ыг л бид нэр өгөх гэж байгаа шүү дээ. 2% л авч үлдэх тухай асуудал болж байгаа тийм ээ. Гэтэл энийг бид бол цаашдаа өөрсдөө Эрдэнэс таван толгой гэдэг компани өнөөдрийнхаа байдлаар за дээр нь одоо шинэ хөрөнгө оруулагчдыг нэмээд ингээд аваад явхад бол тухайн одоо 2%-аас хамаагүй илүү магадгүй 30-40% ашгийг бол Монгол улс хүртэх бүрэн боломжтой. За Монгол улс хүртэхдээ Монгол улсын иргэн бүр нэг 1070 хувьцааныхаа ашгийг одоо тодорхой хугацааны дараагаар бол жил болгон хүртэж явах юм боломж байгаа. За энийг бол жижиг таван толгой компани өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдээ одоо хуваарлан өгчээсэн хувьцаа ногдол ашигаас бол харахад бол боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм л да. Нийт 248 тэрбум төгрөгийг бол хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг өгсөн байдаг. Ажлын хэсэг нийт хэдэн удаа уулзаж ярилцаа инх сайхан сайдаас бас нэлээд дэлгэрэнгүй асуулт тавьж хариулт авсан гэсэн. Ажлын хэсэгтэр бол инх сайхан сайдыг дуудаж уулзаагүй шүү дээ. Уулзаагүй тий. Бид бол шаардлагагүй гэж үзэж байгаа. Тий. Ягаад вэ гэхээр инх сайхан сайд бол өөрөө улс төрч хүний хувьд одоо гэрээг хэрхэн хамгаалах уу тийм ээ одоо аль талаар нь тойруулж ингэж хүний толгой эргүүлэх вэ гэх юм энэ л бол маш сайн мэддэг юм билээ л дээ. Энийг бол намын бүлгийн ажлын хэсэг дээр бид нэг сайхан сайдаас асуулт тавиад хариултаа авахд за мөн асуулга тавиад улсын хурлын чуулган дээр бол асуулга тавиад хариултаа авсан шүү дээ. Энэ бүхэн дээр бол яг энэ стандарт маягийн одоо тийм ам таглах хариултуудыг бол хүчдэг учраас бид бол их сайхан сайдаас одоо уулзах шаардлагагүй гэж үзсэн. Ер нь энэ таван толгой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад улс төрч оруулахгүй байх ёстой гэсэн шаардлагыг анх 2010 онд тогтоолоор бол баталгаажж өгсөн юм байлээ. Тэгэхээр энэ улс төрчдийн эрх ашиг оруулахгүй тул улс төрч хүн энийг хийх ёсгүй гэдэг нь бол эндээс өндөр харагдчихлаа байхгүй. Тэгэхээр инх сайхан сайдаас нэмэлт мэдээлэл аваагүй бол ажлын хэсэг дүгнэлт гаргахад шаардлагатай бусад мэдээллийг хаанаас одоо их сурвалж ойлгосон байна. За энэ бол засгийн газраас бас байгуулж байгаа гэрээ. Тийм учраас бид нэр ерөнхийдөө гэрээн дээр л ажилласан. Тэгээ гэрээн дээр ажилласан за мөн холбогдох яамдуудаас бол мэдээллийг татаж авсан. За гадаад харилцааны яам, хууль зүйн яам, байгаль орчны яам гэд холбогдох яамдуудаас бол мэдээллийг авсан л да. За тэгэхэд бол ер нь Монгол Улсын сайд гэдэг шинэ оронтой бий болгож их сайхан сайдад энэ мега төслийн эрхийг олгосноороо бусад яамдуудтайгаа бол холбоо харилцаа огт байхгүйсэн бил. Өөрөөр хэлэх юм бол таван толгойн гэрээн дээр яамд за хууль зүйн яам, байгаль орчны яамаас ирсэн саналууд нь бол энэ таван толгойн гэрээн дээр бол одоо нэлийн зөрчилтэй энэ гэрээг одоо эсэргүүцсэн ийм саналуудыг бол өгчээсэн байдал бол харагдчихлаа юм л да. Инх сайхан сайд гэрээний дараагийн хувилбар нь одоогийнхоос нэх өөр юм байхгүй гэдгийг хэвлэхэнд хэлсэн л дээ. Төмөр зам дээр л зарчмын жоохон өөрчлөлт орно.
Энэ өөрөө гэрээ дахиад ямар ч өөрчлөлтгүйгээр орж ирэх магадaltaй байна гэдгийг л баталгаажуулж хэлж байгаа болов уу гэж бодож байна. Хэрэг гэрээ ямар нэгэн цааш тэгвэл ямар авах вэ? Одоо үүргийн гүйцэтгээ дууссан гэж ойлгож болох уу? Одоо ажлын хэсэг бол үүргийн гүйцэтгээ дууссан. Яг тэгэхээр энэ гэрээг буцаагаад татцсан. Бид бол ажлын хэсгийн дүгнэлтэд улсын их хурлын даргад болон улсын их хурлын 76 гишүүнд хүргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээн дээр ямар алдаа оноо байсан бэ? Ямар хуулиудыг зөрчсөн бэ гэдгийг 76 гишүүн бол бүгд мэдсэн байгаа. Гэрээний дараачийн хувилбар орж ирэхэд тухайн дүгнэлтэн дээрээ үндэслээд энэ гэрээг цааш нь явуулах уугүй юу гэдгийг 76 гишүүн өөрсдөө шийдэх ёстой гэж бодож байна. За би хувь гишүүнийхээ хувьд бол гэрээнд ямар нэг өөрчлөлтгүйгээр орж ирэх юм бол энийг одоо эцсийн хүртэл эсэргүүцнэ л гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл 6.4 тонны нөөцтэй гэж зарлагдсан боловч Жоркийн үнэлгээгээр энэ нь бол олон улсын үнэлгээ гэх юм бэлээ. Энийгээр бол 7.4 тэрбум тонны нөөцтэй гэд заагдсан байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бид гэрч 6.4-оор явж байгаа. 1 тэрбум тонн нөөцийг бол огт тооцохгүйгээр шилжүүлж байгаа гэх мэтлэнгээр тийм ээ. Тэгэхээр энэ бид бол за өнөөдөр ойрын 5-6 жилийн хугацаанд бидэнд ногдол ашиг ирэхгүй байх магадлалтай. Яагаад гэхээр нүүрсний үн унтсан байгаа учраас нүүрсний үн сэргээд ирэх тэр үед энэ бол маш ашигтай орд бидний үр хөвгөдөд бол жил тутам оногдох ногдол ашигын хувь бол нэлээд өндөр байх ёстой. Тийм учраас энэ гэрээг бол одоо ямар ч байсан эсэргүүцсэн л гэж бодож байна. Санал дүгнэлтийн хамгийн сүүлд нь улсын хурлын чуулганаар зайлшгүй хилцэх шаардлагатай гэд санал дүгнэлтээ гаргасан байлээ л д. Засгийн газар бол улсын хурлаар оруулах шаардлагагүй гэж Инх сайхан сайд бол нэг үе нэлээд ярьсан. Энэ дүгнэлтийг та бас ярьж байна. Ер нь энэ бол одоо Монгол улсын түүхэнд монголчуудын одоо хувьд олдож байгаа бас томоохон ад завшаантай хэрэг байхгүй. Ягаад гэхээр ийм том тийм ээ баялаг Монгол улсын хөрсөн доор байна. Дээр нь бид нэр төрсөн. Тэгэхээр бид бол их азтай хүмүүс. Тэгээд яг энэ нүүрсний уналт тийм ээ дэлхийн зах зээл дээр байдал эвгүй байгаа эдийн засгийн хямралтай үеийг тохиолдуулан тодорхой бизнесийн бүлэглүүд төр засагтайгаа нийлээд энийг авах гэж байна л гэдэг асуудал шүү дээ. Чуулган руу ороод ус төржөөд гацаа дахиад 5-10 жил өнгөрчихгүй. Энд ерөөсөө тэр 5-10 жилийн хугацаа тийм ээ одоо гацчаад байгаа асуудал бол байхгүй шүү дээ. Эрдэнэс 5 толгой компани өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгвэл яагаад одоо 5 толгойн үйл ажиллагаа явахгүй байна, гацаад байна гэж хэлээд байгаа юм бол хөрөнгө оруулагчаар шалгарчаад байгаа Energy Resource компани харьяа ухаан худаг өнөөдөр яагаад ажиллахгүй байгаа юм? Зогссон байж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрэг тэр хөрөнгө оруулагч үнэхээр сайн байсан бол өөрийнхөө эзэмшиж байгаа 400 сая тонны нөөцтэй ухаан худгийг ажилуулсан шиг ажилуулад ашиг орлогоо аваад явчих хэвээр шүү дээ. Гэтэл энэ орд бол өнөөдөр зогссон. За яагаад зогссон бэ гэхээр ухаан худаг бол ухаад гаргах одоо тутам алдагдлалд ороод байгаа компани байхгүй юу? Өөрөө асар их хэмжээний өрөнд орчихсон. За дээрэс нь ухаад гаргахаар хасах одоо алдагдал нэмэгдээд байгаа. Нөгөө ухаж гаргаж байгаа өртгөн өөрөө зарж байгаа үнээсээ өндөр болчиход байна шүү дээ. Ухаан худаг бол одоо өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд нэлээд ашиглаад газрын гүн рүүгээ орсон байх нь л да. За манай одоо Эрдэнэс 5 толгойн харьяанд байгаа цанхын орд бол одоо дээрээсээ ингээд хөрс хуулалтын дараагаар 5 4 3 гэд ингээд доошоо явдаг. 4-р шатандаа явж гин. Өөрөөр хэлбэл хөрс хуулалтын дараагаар шууд ухаад ачаад өртөг багтаа байгаад идэг. Ухаан удаг бол 4-өөсөө доошоо 3 руугаа орчоод идэг. Тэгэхээр өртөг нь бол нэлээд өндөр болсон. Ухахад өндөр өртөгтэй гараад байна. Тэгэхээр Energy Resource ухаан удаг дээрээ 5 толгой цанхын ордыг авчих юм бол эхлээд цанхын ордын өртөг багтаа нүүрсийг хямралын үед гаргаж одоо өр ширээ төлөх бүх боломж нэгдэх гэдэг нь л гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ухаан худгийг эзэмшиж байгаа Эрдэнэс 5 толгойн хувьд өөрийнхөө бизнесийн өрсөлдөгч болоод байгаа Эрдэнэс 5 толгойг л дарж авах гэсэн бас нэг зорилго агуулж байна гэж бол бид нэр шууд хардж байгаа. Хэрвээ яг энэ гэрээгээрээ яваад ухаан худаг дээр нэмхэн цанхын ордыг Energy Resource авчих юм бол тэдний хувьд маш сайхан боломж бий болоо явчих. Яг тэгэхээр өртөг багтаа нүүрс. Өртөг багтаа нүүрсээ бол Эрдэнэс 5 толгой өнөөдөр олборлоод гадагшин зараад борлуулалтаа хийгээд яваад байгаа байхгүй юу? Харамсалтай нь Чалкогийн өрөнд л бүх нүүрсээ өгчөд байгаа шүү дээ. Чалкогийн өрөнд өгөх нүүрсээ ухаж гаргаж ирээд бэлэн тавьчихсан 4.2 сая тонн нүүрс бол бэлэн байж байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Инх сайхан сайд их дутуу альжчихлаа. Ажлын хэсэг горимороо ажилласан өгсөн утгатай ярилцлагыг өгсөн л дээ хэвлэх нь. Тэр яриаг бас үзүүлчих үзэгчтэй тэгээд эргээд. Нэгэнт их хурл ажлын хэсэг байгуулагдсан бол ажлын хэсгээс тов тодорхой аль биесны дүгнэлт гарсан байх ёстой. Тэр дүгнэлт их хурл дээр
хэрэгцсэн байх хэрэгтэй. Одоо тэгэхээр тийм ажил хийгдэг бол Монгол ашиггүй гэрээ игээд зарцсан гэж байгаа шүү. Үгүй тийм анж байхгүй. Одоо тэр байтугай одоогийн яригдж байгаа хувилбар дээр ч гэсэн гэрээнд бол том өөрчлөлт байхгүй гэж би та нарт хэллээ шүү дээ. Миний ойлгож байгаа мэдээлэл. Ганцхан төмөр замыг бүх чиглэл барихтаа 51%-ийг Монголын төр эзэмшээ гэдэг, өмчлөё гэдэг ийм бодол санаатай юм байлээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд ганцхан Монголын тал өөрсдөө шийдэхгүй шүү дээ. Бас хөрөнгө оруулагчтайгаа хэлцээг дахиж суух ажил гарах баг. Таван толгой төслийг ахалсан Монгол Улсын сайд Инг сайхны тайлбараас харах юм бол ажлын хэсэг дүгнэлт гарах хэрэггүй юм а гэсэн утга бүхий ярьж байна л да. Ер нь бол ажлын хэсэг томилогдоод одоо Монгол Улсын нэлээд олон хууль тогтоомжийг зөрчилсөн гэрээ, ийм гэрээ байж болохгүй гэдгийг зарлж эхэлснээс хойш бол засгийн газар мэдээж алдаагаа ухамсарлаад гэрээгээ буцаага татцсан шүү дээ. Тэгэхээр нэгэнт гэрээ буцаага татцсан учраас ажлын хэсгийн дүгнэлт бол гарах шаардлагагүй гэж бүгдээр үзэж явах шиг байгаа. Бид бол энэ гэрээн дээр 2 сарын хугацаанд маш сайн ажилласан. Тийм учраас одоо шүүсийн шахсан гэж хэлж болно. Тийм учраас бид өөрсдийнхөө хэмжээнд дүгнэлтээ гаргаад улсын их хурлын дарга түргүүлсэн байгаа. Мэдээж дараагийн гэрээ орж ирэхэд тэр дүгнэлтэн дээр бүх гишүүд бол дүгнэлтээ уншаад одоо шинээр орж ирж байгаа гэрээн дээр ямар алдаа оноогоог л харах хэрэгтэй гэж харж байгаа. За бас нэг хардалт бол манай ажлын хэсэг бол нэлээд сайн ажиллаад гэрээг бол нэлээд эсэргүүцсэн шүү дээ. Тийм болохоор магадгүй гэрээг буцааж татаад дахин шинээр гэрээгээ оруулж ирэхдээ одоо хуучин хувилбараар нь оруулж ирээд магадгүй одоо их хурал дээр дахин ажлын хэсэг томилогдоход энэ ажлын хэсэг биш одоо өөрсдийн талын өөр ажлын хэсгийг байгуулад явуулчих гэсэн бас тийм санаа агуулж иж магадгүй л юм гэж харж байна. Одоо ингээд аврын чуулганаар хэлсэн. Их хурлын дарагчаас аврын чуулганаар ааж ууж нухацтай хэлцээ гэдэг хэлжлээ. Бид үзэгчдээс бас өнөөдөр түүх судалгаа байдлаар шууд утсаар хандлтыг сонсч үзлээ л дээ. Манай иргэний мэдээнд холбогдож байгаа үзэгчид сая 16 цагт холбогдсон. 16 үзэгч холбогдсны 10 гаруй нь Эрдэнэс 5 толгой дээр 5 толгой төслөө урагшлуулад явуулчаач. Тэгж болдгүй юм уу гэж хэлж байна. Хоёр нь энержи ресурстай өгөө явуулчих. Хоёр нь болохоор битээ яаран шийдээ. Хүлээлгийн тархимд орхицгоо гэж ярьж байна л да. Тэгэхээр олон нийтийн хандлага ямар байна вэ гэхээр 70% нь Эрдэнэс 5 толгой дээр явуулж болдгүй юм уу? Хариуцлагатай төрдөө эзэмшилтэйгээр гээ. Монгол компани өөрсдөө ашиглаж болдгоо мó гэдэг дээр л иргэд нэг. Эрдэнэс 5 толгойн чадамж ямар байна? Та газар дээр нь очиод бас ажиллаад ирсэн. Толгойд бол ямар ч асуудалгүй байгаа л да. Тий, энэ ер нь нүүрс олборлох тухай асуудлыг бол бид нэр бас ойлгох хэрэгтэй юм байна. Эрдэнэс 5 толгой дээр яг газар дээр нь очиод бол асуудлыг хүмүүс маш сайн ойлгодог. Би ч гэсэн газар дээр нь очиод бол нэг л зүйлийг ойлгосон. Ер нь нүүрс олборлно гэдэг бол өнгөн хөрсийг хуулаад тэрний доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Тэгэхээр манай 5 толгойн хамгийн одоо ашигтай тийм ээ давуу тал энэ орионд хятадын зах зээлд хамгийн ойрхон дээрээс нь одоо хөрс худалдын дараагаар шууд нүүрс өөрөө гараад ирж байгаа. Газрын гүний уурхай биш юм тийм ээ ил уурхай. Энэ утгаараа бол хамгийн бага зардалтайгаар олборлож байгаа. Хятадын өөрсдийнх нь уурхаануудаас илүү бага зардлаар манайх олборлолтоо хийж чадж байгаа байхгүй юу? Энэ үйл ажиллагааг бол Эрдэнэс 5 толгой компани өөрөө хийгээд болоод явж байгаа. Эрдэнэс 5 толгой хангалттай нүүрс олборлоод тэрийгэ экспортлоод болж штэ. Яагаад улсын төсөвт ч юм уу одоо улсын төсөвт бол татвараа төлж байгаа. Яагаад ногдол ашиг ч юм уу одоо мөнгө өгч чадахгүй байна гэхээр 350 сая долларын бид төрүүлээд идсэн байхгүй юу? 2012 оны сонгуулиар Чалкогоос төрүүлж мөнгөний аваад идсэн. Тэгээ тэрийгэ л төлөөд байж байгаа штэ. Одоо 2-3 сарын дотор энэ өөрөө бүрэн төлөөд за оны эцэс авахлаад бол яг одоо бодитоороо Монгол улсын төсөв рүү ашгаа өгөөд явах юм боломж болцсон байж л байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэг их тэр нүүрс ухаж одоо томоохон хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй гэж инх сайхан сайдын яриад байгаа бол худлаа. Энд юун дээр хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэвэл зөвхөн төмөр зам дээр л хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Урагшаа явж байгаа 267 км төмөр замыг бид нэр ашиглалтанд оруулах юм бол тонн тутмаас 10 долларын ашиг хүртгий. Өнөөдөр 17 доллараар авцамаар тэрэл тэгж байгаа. Төмөр замаа барьчих юм бол 7 доллараар тэрэлтэй хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр 10 доллар тонн тутамд шууд ашиг болоод ороод ирчихэж байгаа. Тэгэхээр илүү одоо ашигтай бүр нөгөө хятадын одоо уурхаанууд, нөгөө Австралийн уурхаанууд, нөгөө Индонезийн уурхаануудаас хамаагүй давуу тал бол бидэнд бий болчихж байгаа байхгүй. Бид нар тэр хэмнэсэн зардлаараа бол хятадын хилээс дотгошоо 300 км зайд авчиж шууд гангийн үлдэрт нийлүүлэх боломж нь нэгдэт өгөх юм билээ л дээ. Ийм бодит байдлуудыг хараад ийм ашигтай байгаа учраас л энэ лүү бол өхөн хатан одоо хөрөнгө оруулагчдын зүгээс тийм ээ одоо төр засагтайгаа хамтраад л дайрч байна л гэж харагдаж байгаа юм. Бид энийг бол зогсоох хэрэгтэй.
Сүүлд нь тэрнээс асуу та ярилцлагыг хэн тодтгосон л да 2010 онд энэ 5-7-ыг урагшлуулахдаа гэрээнд нь улс төрчдийг оролцуулахгүй байх ёстой гэдэг зарчмыг ярьсан гэж. Ажлын хэсэг улс төрчдөөс бүрдсэн шүү дээ тийм үү? Ардсан намын 4 гишүүн, ардын намын 3 гишүүн, бие даагчдаас гээд улс төрийн янз бүрийн нөлөө ороогүй юу тийм? За ажлын хэсэг гэдэг бол улсын хурал дээр орж ирсний дараагаар улс төрийн шийдэл гардаг байхгүй юу? Улсын хурал дээр улс төрийн шийдэл гарна шүү дээ. Яг гэвэл улсын хурал гэдэг бол улс төрийн байгууллага учраас бид бол улсын хурал дээр ажлын хэсэгт зөвхөн улсын хурлын гишүүд л ажилладаг шүү дээ. Дид хэсэг дээр бол мэргэжилтнүүд ажилладаг тийм ээ. Улсын хурал дээр бол улс төрийн шийдвэр гаргадаг учраас улсын хурлын гишүүд ажиллана. Тэр хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлоор өөрсдийнхөө сонгогдсон сонгогчийнхаа ихтгэл найдрыг хэрхэн хүлээх вэ гэдэг дээр л тэр хүний асуудал гарч ирнэ шүү дээ. Ажлын хэсэг ямар нэгэн газар гэсэн. Засгийн газар бол улс төрсөн шийдвэр биш тийм ээ. Илүү аж ахуйн шин чанартай, ашигтай хөлбөрийг бий болгосон тэр шийдвэрүүдийг гаргаж авах хэрэгтэй байхгүй юу? Тэр утгаараа энэ ялангуяа энэ аж ахуйн шин чанартай гэрээ, бизнесийн гэрээ шүү дээ энэ чинь. Тэгэхээр энэ бизнесийн гэрээн дээр улс төрчийг ерөөсөө оруулж болохгүй шүү гэдэг тэр тогтоолыг бол бид нэр өөрсдөө гаргаж өгсөн юм билээ шүү дээ. Тэр 10 онд одоо өмнөх парламентын үед харамсалтай нь сая бол цэвэр улс төрчөөр энийг ахлуулж явуулсан учраас улс төрийн бол маш том нөлөө орсон байна л гэж бид хараад байгаа. Баярлалаа 5-7 ажлыг ахалж ажилласан улсын хурлын гишүүн Эрдэнэ Жимэгтэй бид ярилцаж 5-7 ямар учир шалтгаанаар гацваа гэдэг асуулуудыг та бүхэнд мэдээлэл өгөх зорилгоор ярилцлаа. Мэдээний өрөөнд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн мэдээний өрөөгөр үзэгч та бүхэнд за дэлхийн нийтийн голлох сайтуудаас анхаарал татаад байгаа Hacking Team компани талаарх мэдээллийг болоод за 5-7 хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх мэдээллийг илүү дэлгэрүүлэн бас хүргэлээ. Мэдээний өрөөнд ганц зэрэг мөнх жаргалнаар ажиллалаа.